Хүртээмж гэдэг бол тусгай эрх биш, харин хүн бүрт тэгш боломж олгодог. Тэгвэл тулгуур эрхтний бэрхшээлтэй оюутан бие даан өөрөө сургууль дотор явах боломжийг хангасан хэдэн сургууль байдгийн бол. Ерөөсөө л хүртээмжтэй байдал байхгүй учраас хүртээмжийн стандарт алдагдсан учраас энэ тохируулгын үйлчилгээний шаардлага нэмэгдээд маш их өндөр тавигдаад байгаа. Тэрэгэн зэрэгтэй хүн хэлбэрийн саажилттай оюутнууд маань бол энэ 3-4 давхарлуучийн дээшээ доошоо бүх туландаа ингээл хүнээр өргүүлж байна. Гэр бүлийнхэн нь өглөөнөөс орой болтол хамт явж буцаагаад хүүхдээ гэрлүүгээ авч явж ийм байдлаар сурагч юм л та. Ийм биет орчны хүртээмж бол маш ихээр садд турвчруулж байна. Маш их одоо хүний эрүүл мэнд амь насанд аюулгүй байдалд нь ихээр өндөр эрсдэлтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ орчны хүртээмжийг бол одоо стат засгийн газраас яамнаас төсөвтөө тусгачл энийг сайжруулахаас өөр арга байхгүй. Энийг багасгахын тулд энэ тохируулга үйлчлэгийг орлуулад бид нар ингээд чадан ядан хичээж байна. Тухайн оюутан маань цахилгаан шаттай байрандаа үзэх боломж байна уу? Тэр хичээлийг нь онлайнаар тооцоолчих боломж байна уу? Өөр хичээлээр орлуулчих боломж байна уу? Одоо мэргэжлийн бус хичээлүүдийг нэг давхартаа ингээд сонгоод хуваар авчих боломж байна уу гэх. Тэр боломжийг нь төрүүлж олгохын тулд хичээл сонголтын хуваар гаргахад хичээл сонголтуудыг нэг өдрийн 24 цагийн өмнө төрүүлж хөгжим бэрхшээлтэй оюутнуудаа нээж өгч ингээд бид нар бага нөөц болцороо бол хичээж байна. Сургууль, анги танхимын орчны хүртээмжийг сайжруулах нь зөвхөн нэг л тохируулга юм. Бүтээлч сэтгэлгээг шингээсэн хичээл заах арга зүйг хөгжүүлэх, үнэлгээний аргачлалд уян хатан өөрчлөлт хийх замаар хөгжлийн бэрхшээлтэй оюутанд тухайн мэргэжлийн хөтөлбөрөөс энгийн суралцагчтай адил түвшний мэдлэг, чадвар эзэмших боломжийг бүрдүүлэх хэрэгцээ байсаар байна. Манай МОС бол хөгжлийн бэрхшээлтэй оюутан зориулаад хүртээмжтэй орчныг сайжруулах зорилгоор номын санд ярддаг сонсдог номын сангийг 2023 онд байгуулсан. Энэ өрөөнд маань хангалтын бэрхшээлтэй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай төвтөн ИФАП захим номыг бол ашиглаж байгаа. Тэгээд бусад хүүхдүүд маань болохоор энэ эргономикаар захин барайл төхөөрөмж тэгээд бусад хэрэглэгдэхүүнүүдийг энэ номын сангаараа үйлчлүүлээд явж байгаа. Альва номын сан цахим уншлагын тэнхимтэй байна гэдэг бол хүртээмжийг хангаж байна гэж олон улсад маш сайнаар үнэлэгддэг. Одоогоор оюуны 13 мянган бүтээл PDF файл болж орсон ба энэ нь жишээлбэл нуруу нугасны гэмтэл зэрэг зарим хөгжлийн бэрхшээлд шууд хүртээмжтэй болж чадаж байна. Харин харааны бэрхшээлтэй оюутны хувьд зарим мэдээлэл уншигдахгүй орхигдож болох тул Word руу дахин хөрвүүлэх хэрэгтэй болдог. Хэдийгээр бэрхшээлтэй ч эхний нэг ажиллагааг энэхүү цахим уншлагын тэнхим хялбаршуулж өгч байгаа нь давуу талтай юм. Хөдөлмөр эрхлэлт болон боловсролын салбарт тохируулгын үйлчилгээ үзүүлж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тусгаалan авч үзэж давуу эрх олгож буй хэрэг огт бишээ. Харин хаанд хүртээмжгүй байдал үүссэн. Тэр нь тухайн хүний бие даан амьдрах, оролцох боломжийг хязгаарлаж байгаа нөхцөлд үр дүнтэй тохируулгыг тодорхойлж хэрэгжүүлэх шаардлага үүсдэг. Хүртээмжийн стандартыг сайжруулах болон тохируулгаар хангах нь иргэн бүрийн бие даасан эрх тэгш хүний нэр төртэй амьдрах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ юм.